Hi guys, Synchronous vlog шинэ бичлэгтэй тавтамаарай л энэхүү влогороо би та нартай өөрсдийн хамгийн анхны аялал болох Сингапур, Малайз, Балигаар аялсан тэмдэглэлээ хуваалцаж, мөн та нартай аялахад өмнө үртэг хэд байсан, мөн ямар хуу орон байсан, хаашаа аялсан талаараа хүргэхээр влогоо бэлдсэн байгаа. Бид хоёрын хувьд гэвэл Австрали улсын Сидней хотод амьдардаг залуу хосууд хамгийн 2019 оны 9 сард ковид гарахаас өмнө нацтайгаар аялсан байгаа. Тэгээд та бүхэн минь ч гэсэн аялалд мөнгөө зарцуулж дурсамж бүтээхээ битгий мартаарай. Бид хоёр хил нэгтгэхээр дараагийн аяллаа хийхээр мөн төлөвлөсөн байгаа. Тэгээд аялал бол дурсамж юм. Тэгээд та нартай бид хоёрын дурсамжаар хамтдаа аялах гэж байгаад баярлалаа. Тэгээд влогтойгоо хамтдаа байцгаарай. За хамгийн түрүүнд бид хоёр Сидней хотоос гарсан. Тэгээд аялахад хамгийн түрүүнд яг юуг анхаардаг вэ гэхээр хэрвээ та нар тикетээ захиалах гэж байгаа бол Skyscanner-аар захиалдаг. Мөн буудлаа болохоор booking.com-оор захиалдаг байгаа. За хамгийн түрүүнд гэвэл бид хоёр Сиднейгээс Малайз руу аялсан. Тэгээд Сидней Малайз руу явхад хоёр талдаа хоёр хүний тикет $1300 бид хоёр авсан. За тэгээд ер нь бол Малайзад хамгийн анх очиод айгүй халуун бөхчөн байсан. Тэгээд юмнууд нь болохоор Сиднейг бодлол айгүй хямдхан байсан. За энэ болохоор бид хоёрын буусан зочид буудал. Энэ буудал болохоор яг Eiffel Tower-аас айгүй ойрхон, үнэн ч гэсэн маш боломжийн байсан. Малайз тэгэхээр манад зочлороо гэдэг монгол хүнээс холбогдож байгаад энэ бодлыг зохиосон. За очиод хамгийн түрүүнд бид хоёр хоолнд орсон. За энэ болохоор маш олон дахиад тутан хүмүүс байт юм лээ. Тийм Малайзийн яг хоолны тутамжаар. За тэгээд бид хоёрын яг хотелийн дээр юм гоё вьютэй. Тэгээд вьюгээрээ хараад гоё дээр нь яг нөгөө Сингапурын дээр байдаг бодолтой адилхан айгүй гоё байсан. Тэгээд яг энэ өдөр болохоор айгүй foggy өдөр байсан. За үүнээс гараад бид хоёр такси барих гад гарсан байна. За Малайзад бол таксины үн айгүй хямдхан боломжийн байсан. Тэгээд бид хоёр таксидаад хамгийн ихний зогсоол болохоор энэ бурхантай хөшөөн дээр очсон. За тэгээд мөн coconut water бол Малайзад айгүй хямдхан popular гэдэг юм лээ. Тэгээд coconut water ер нь айгүй харж байсан. Тэгээд айгүй халуун өдөр байсан. За тэгээд бурхантай хөшөөний урд зураг авах болоод дээшээ гараад сармагчтай зураг авах гэсэн. За тэгээд дээшээ гараад энэ болохоор агуу дотор нь ер нь бол айгүй хаасайгүй их сармагчууд байт юм лээ. Тэгээд тэнцэнээс гараад бид хоёр Genting Island гээд нэрээс мартчихэж тийшээ очиж үүлэн дээгүүр явдаг нөгөө юм суухаар явсан. За энэ болохоор дотроо тоглоомын талбайтай хүүхдтэй хүмүүс очиход айгүй боломжийн юм байлээ. За ийшээ явахын тулд бид хоёр мөн таксидэж цаан. Тэгээд бид хоёр болохоор сандал өмссөн байсан. Тэгсэн чинь дотор нь казинод оруулаагүй. За энэ болохоор нөгөө үүлэн дээгүүр явдаг юм суусан. За энэний төлбөр нь болохоор 41 хүний $20 байсан баха. Айгуу гоё юм билээ. Малайзад очивол ер нь бол хүн болгон сууд юм билээ. За оройн нь ирээд бид хоёр Eiffel Tower дээр очсон. За энэ айгүй их хүнтэй. Тэгээд зөндөө олон зурагчид байд юм билээ. Миний зургийг $10 авч өгдөг. Мөн ингээ утсан дээр нь томруулагч линз зардаг. Тэгээд бид хоёроос линз авсан. За энэ болохоор бид хоёр Chinatown-д нь ирсэн байна. За маргааш нь дахиад Eiffel Tower дээр очиж зураг авахгүйсэн. Хүмүүсгүй зураг авах гэдэг бол айгүй их хүчтэй юм билээ. Энэ болохоор Малайзийн хааны ордонд. Тэгээ Малайзад ер нь бол айгүй өртөг хямдхан гоё орон байсан. За Малайзаас бид хоёр шууд автобусанд суугаад Сингапур руу очсон. За Сингапурт очиод ер нь бол айгүй Австралитай төстэй орон байсан. За энэ музейг үзсэн. Музей болохоор бид хоёр $45 үзсэн. $41 хоёр хүний тикет авсан. Тэгээд дотроо юм гэрлийн шоутай, гэрлийн музейтэй, тэгээд ийм зургийн музейтэй айгүй гоё юм билээ. Ийшээ очихыг айгүй хүсэж байсан. За Сингапур болохоор хоолны үн яг ер нь бол Австралитай адилхан жоохон өртөг өндөр газар байсан. Бид
хоёр ихэнхдээ дандаа метрогоор явсан. Метро нь хөгжсөн. Тэгээд нэг том биш, жижигхэн байсан учраас маш цэвэрхэн таалагдсан Сингапур бол. За бид хоёр аквариум үзсэн. Сингад очиод аквариумын үнэ нь бас адилхан $40 байсан. Тэгээд ер нь бол Сиднейд бид хоёр Сидней аквариумтай айгүй адилхан юм билий. Сингапурт гэвэл бид хоёр эзэн хоол гэвэл ер нь солонгос хоолоо, эсвэл макийн хоолнууд ийцэн. За энэ болохоор Сингапурт айгүй бас халуун байсан. За орой Сингапурт энэ гэрэлт энэ хэсгийг үзсэн айгүй гоё байсан. Тэгээд бид хоёр энийг үзчихэд шууд ямар ч тикет эднэр төлөхгүйгээр үзнэ. Тэгээд энийг үзчихэд бид хоёр шууд явах гэсэн чинь яг тэр цаашаага яваад гэрлийн шоу болж байсан. Хүмүүс суугаад хүлээгээд харна дагаад суугаад исэн чинь орой болгон гэрлийн шоу болт юм лээ. Айгуу гоё. Тэгээд та нар ч гэсэн гэрлийн шоуыг заавал үзээрэй гэж хэлмээр байна. Сингапурын хувьд гэвэл хотелийн үн айгүй үнэтэй байсан. Тэгээд бид хоёр хотел ер нь бол үнэтэй газар буугаагүй, хямдхан газар буусан. Такси болохоор нэг талдаа $8-10 гэх мэт янз бүрийн үнэтэй байсан. Тэгээд Сингапурт ер нь бол их мөнгө өрсөн. За Universal Studio-ийн тикет байна сая явсан. Бид хоёр ийм бодол болсон. Энэ бодол айгүй гоё цэвэрхэн байсан. Тэгээд залуу хүмүүс ер нь бол бууж үзээсэй гэж та нартай зөвлөмөр байна. За Universal Studio-д бол мөрөөдлийнхэн газар ирсэн хүүхдтэй хүмүүст бол маш их тохиромжтой юм байлээ. Бид хоёр хүний тикетийг буудлаасаа авсан. Тэгээ бүр өдөржингөө тоглосон. Айгүй гоё байсан. Хүүхдтэй хүмүүст бол үнэхээр тохиромжтой юм байлээ. Та бүхэн бас хүүхдтэйгээ заавал очиж үзээрэй. Энд бол нэг өдөр заавал хангалттай юм байлээ. Тэгээд мөн усаа бариад очиж айгүй боломжтой. Тэгээд маш олон тоглоомнуудтай усан тоглоом дээрээс орж ирсэн тажгүй байсан. За бид хоёр яг энэ Universal Studio-с гараад ирсэн чинь бас ийм гэрэл газар байсан. Яг нэг буудал яваад хүмүүс буугаад харан дагаа буцсан чинь ийм гоё газар байсан юм билээ. Тэгээ үнэгүй тэгтгүү очиж гоё зураг авах болсон. Энэ хаа явж байгаа газараа зураг авах бол хамгийн зөв юм билээ. Би болохоор уцаа хайцсан. Тэгээд ер нь бол тэр үед айгүй их бичлэг хийсэн. Одоо яг шинэ утсан дээрээ байгаа тэр утаснаас л сториинуудаасаа гаргаж ирж архив авах энэ влогийг хийлээ. За тэгээд бид хоёр Сингапурт 2 хонсон. Сингапураас шууд мөрөөдлийн газар болох Бали руугаа ирсэн. За Балид би очихдаа та нарыг заавал хөтөж аваарай гэж зөвлөмөр байна. Яагаад гэвэл ийш явъя гэвэл дандаа газрууд нь айгүй хол байдаг. Тэгээд Wayang гэдэг энэ хөтлөгч дэлхийгээр аялагчдын группт айгүй од байсан. Тэгээд тэр хөтлөгчтэй холбогдсондоо маш их баяртай байгаа. Тэгээд бид хоёр Балид болохоор 4 хоног болсон. Тэгээд хөтлөгчтэй бид хоёр $120 өгсөн. Маш хямдхан тэгээд тав тухтай өглөөнөөс орой хүртэл хамт явдаг. За энэ болохоор бид хоёрын тэг хөтлөгчтэй хаашаа явмаар байгаагаа хэлжүүл хөтлөгч тань хүргээд өгнө. Эсвэл хөтлөгч тань өөрөө шууд мэдчихсэн юм билээ. За энэ болохоор юм гоё цайны газар байсан. Очоод гоё кофе уудаг хүн бол кофе аваад, цай уух дуртай хүн бол цай аваад тэнцээ гоё enjoy хийх боломжтой айгүй гоё газар байсан. За тэгээд манай хөтлөгч маань болохоор монголчуудыг маш сайн мэддэг. Угаг мэддэг, монголчуудыг мэддэг айгүй хөвчлөлтөө хүн байсан. Тэгээд зөндөө олон темплнууд хийдүүд айгүй их байд юм лээ. За энэ болохоор нөгөө алдартай хаалга
энэ хаалган дээр зураг авах болгоны тулд аягүй хүмүүс очирлцсан байсан. Тэгээд бид хоёр ч гэсэн гоё зургуудтай болж чадсан. За зөндөө олон темпл байдаг. Темплд орохдоо бас нэг 10-аас 15 доллар байна нэг темпл нь. Балид бол хамгийн их мөнгө өргөцсөн газар гэж бодож байна. За Бали Малайзд ингээд бүр сармагчингууд хаа сайгүй байдаг. Сармагчангаас л найж амьдэрсэн. За энэ Балигийн хоолны газар. За энэ нөгөө алдарт зурагны газар спот нь байна. Тэгээд үнэхээр гоё зурагтай болж чадсандаа маш их баяртай байдаг. Энэ чи очиод яг үлгэрийн юм шиг байсан. За орой бич дээр нь нар жаргахыг хараад манай хүн скуба дайвинг хийсэн. Тэгээд бас муу хамгийн анх скуба дайвинг хийгээд сургалтын ч гэсэн айгүй боломжийн үнэтэй байсан. $20 залгасан баха. Ингээд сармагчингууд бүр хаа сайгүй хүний юм булаагаад бүр амар ухаантай болцсон. Тэгээд зөрүүлээд сармагчинд хоол өгчиж өөрийнхөө юмыг зөрүүлж авна. Хүний утас малгай шилгээд бүр бүх юмыг булаагаад авчихна. Тэгээд хүмүүс нь зөрүүлээд хоол өгчиж авдаг гэсэн. Бүр мөнгө төгрөгөөр бараг зөрүүлж яадаг. Айгүй амар. Би бүр сармагчингаас айгүй айсан. Ийм тийм сармагчингууд байдаг. Ингээ Балид хитэн темпл үзсэн юм бэ мэдгүй айгүй их темпл үзсэн. Тэгтээ айгүй гоё байсан. Тэгээд энд болохоор шашнаас нь шалтгаалаад ерөөсөө хөлөө гаргасан юм өмсч болохгүй. Заавал өвдгнөөс доогуур юм урттай юм өмсөх ёстой. Тэгээд ийм ороход ч бас юм зардаг юм билээ альчуур шиг юм. Тэр нь бас нэг $5 гэжсэн. За энэ манай буудал. За энэ буудал маань болохоор хоногийн $51 маш гоё буудал байсан. Би доор линкийн description box тавьчих. Энэ болохоор яаж ингэж зассан бэ гэхээр бид хоёр ингээд honeymoon хийж байгаа гэд яг special request дээр нь бичгээр яг өрөөгээ тань ингээд засчдсан билээ. Балид бол хэрвээ та нар буудал захиалахаар бол request-н дээр нь honeymoon хийж байгаа гэж бичээрэй. За манай буудал өглөөний хоолтой дотроо бассейнтэй, жимтэй энэ буудалтай бид хоёр 3 хонсон. Бүр явмааргүй санагдсан. Айгүй гоё тухтай. Үнэхээр гоё буудал байсан. За энэ болохоор савлуурны газар. Энэ савлуурн дээр бас хүний $30 төлж иж савлуур дээрээс Бали бол аялал жуулчлалын орон хаана л очин бүх газар мөнгө төлнө. Зураг авахгүйх тааж мөнгө төлнө. Тэгээд ямар ч ажилгүй хүн байхгүй нэг хүн ингээд савлуурны цаанаас нь савлуурдаа бас цалин аваад ингээд байжсэн. Айгүй хөдөлмөрч арт юм байлээ. За энэ бол бүр үнэхээр гайхалтай газар байсан. Бид хоёр бол зөндөө бичлэгтэйсэн ба. За энэ болохоор хүрхрээ. Бас энэ хүрхрээнд орохын тулд $10 хэдэн хүний $15 төлж исэн. Тэгээ зурагчин бас бид хоёр авч явсан. $10 хэдэн төлөө бас зурагчингаар юм гоё зурагнууд авахгүйсэн. Энэ хүрхрээ бол бүр үнэхээр үлгэрийн юм шиг байсан. За манай хүн явж кашинд явж байна. Scuba diving, за шүхрээр нисэлт. Тэгээ бид хоёр нэг усан онгоцсон дээр юм гээд ийм 3 юм хийхэд бид хоёр нийлээд $600 төлсөн. Тэгээд картаар тооцоо хийхгүй заавал кэшээр тооцоо хийнэ гэсэн мэсэн. Та нарт бас зөвлөгөд явахдаа бэлэн мөнгө авч яваарай гэж зөвлөе. Бид хоёрын нэг алдсан юм гэвэл бэлэн мөнгө юусаа авч яваагүй. Тэгээд тэнцэнээсээ картаар аваад айгу их шимтгэл төлөөд байсан. За энэ болохоор Балид бид хоёр 4 дахь хоног сүүлийн хоног дээр ийм Bubble Hotel буун гэд буусан байгаа. Буухын тулд айгүй хэцүү 20 минутаа шого буун ямар ч сүлжээгүй нэг хонсондоо айгүй баяртай байсан. Тэгээд нэгээс илүү хонсон бол ер нь жоохон тохиромжгүй санагдсан. Тэгээд яг очихоосоо өмнө хүн нь угаасаа юм бичээд юу хэрэгтэй вэ гэж асуудаг юм лээ. Тэгээд ус хоол унд бүх юмаа ер нь бол захиалжуул амар юм бэлээ. Дэлгүүр гэж бүр хоол байд юм лээ. Тэгээд ер нь бол маш гоё амралт болсон. Балид айгүй адлиатай. Тэгээд энэ хотелд болохоор $175 нэг орой $175 байсан.
Тэгээд хотел маань болохоор айгүй халуун байсан. Хит халуун өдөр бол байхад айгүй хэцүү юм бэлээ. Бид хоёр ямар ч сүлжээгүй ингээл хойлоо гоё далайн ирэг дээр ямар ч хүнгүй тэгэж хансан. За хамгийн сүүлийн өдөр темпл дээр бүр ядарсан царайтай очсон. За сүүлийн өдөр coconut water ууж. За үтчтэй үнэхээр их баярлалаа. Одоо хүртэл холбоотой найзууд байдаг. За бид хоёр буцаж Малайз руу нисээд тэгээд Малайзаасаа Сидней рүүгээ ирсэн байгаа. За бид хоёрын нийт аяллаа зардал ер нь бол 3 орноор 7 хоног аялахад $5,000 болсон. Тэгээд та бүхэн маань ч гэсэн аяллаарай. Бүгдэнд нь бичлэгтэйгээ хамт байсан баярлалаа. Баяртай.